бактериуд, бичил биетнүүд гэдэг чинь биднэрт ингээл одоо ингээл өрөө тасалгаанд ч хэрэгэлдэж чинь те харагдахгүй чинь бид нар ач холбогдлыг мэдэхгүй. Эрүүл зөв хооллоход их өртөгтэй юм шиг санагдаад байна надад бол. Та энийг юу гэж хэлэх вэ? Жижигэн юм ингээл те одоо CU-гээс ороод нэг жижигэн юм бодох чинь тэгэл ингээл байж батал дахиад нэг жижигэн юм мэддэг ч юм уу гэдэг иймэрхүү баягүйг ажиглагдаад байдаг байхгүй. Тэр тураажсэн бактери чамд ирээ тураах уу гэдэг бас л жоохон эргэлзээтэй асуудал. Психобиотик гэдэг нөгөө бичил биетнүүдийн чинь сэтгэл санаанд нөлөөлдөг бактериуд гэдэг бүр ингээд нэр томьёогоор ангилсан байна л да. Яг Монгол уламжлалт тийм хоолны бэлэн гэж юм байдаг. Сүрэг хамааралтай. Би яс эвгүй асуулт асуугаад байна. Сайн байна уу үзэгчтэй? Сайн сайхан байдлыг Монгол хүмүүрийн амьдралын чанарыг сайжруулж, сайн сайхан байдлыг хүн бүхэнд хүрэхээс эрхэмлж байгаа манай подкаст маань энэ удаагийн дугаараараа нэг эрхэм үнэтэй зочныг урьсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр хоол зүй, шин тэжээл гэдэг хамгийн өргөн байдаг хэрнээ бидний энгийн мэд боловч хамгийн том сэдвийн талаар энэ нь хэрхэн хүний сэтгэл зүй, сайн сайхан байдалтай уялддаг талаар ярилцах нэ. За ингээд та бүхэнд үзэгчтэй зочноо танилцуулъя. Тэгээд таныг өнөөдрийн манай зочноор хүрэлцэн ирэх болсон бид бүхний зүгээс хамгийн ихлээр баяртай байгаа. Яагаад тэгэхээр одоогоос 3 жилийн өмнө бидний зохион байгуулсан хамгийн анхны форум дээр та маань илтгэгчээр ирж оролцож байлаа. За тэгэхээр та ихлээр манай үзэгчтэй өөрийгөө нэг товчхон танилцуулаач. За сайн байцгаана уу? Намайг Сони шиг гэдэг. Тэгээ би энэ хоол шим тэжээлийн чиглэлээр 2000 оноос хойш ер нь тасралтгүй ажиллаж байгаа. Янз бүрийн чиглэлээр. Тэгээ яг одоо бол Монголын хоол зүйчдийн холбооны тэргүүн. За дээрэс нь шинжлэх ухааны технологийн их сургуулийн менежментийн сургуулийн дэргэдэх Тан лабад харьяатай ажилладаг. За би бас таны танилцуулах дээр нь бяцхан 2 3 хажир нэмчихье. Тэгэхээр миний мэдхийн та бол одоо хамгийн анх хоол зүй шим тэжээл судлалаар одоо 3 дахь оронд боловсрол эзэмсэн хүмүүсийн нэг гэж би удаа ойлгодог. Тэгэхээр манай зочин маань Америк нэгдсэн улсын Bridgeport их сургуулийг төгссөн, Японы улсын Цукубагийн их сургуулийг докторийн зэрэг хамгаалсан. Тийм мөн одоо Тайван, Бэлэг улсуудад бас нэлээд бүх олон ажлаа төслөд хамрагдчихсан. Хамгийн сүүлд Макс Планк Германы судалгааны институтэд та бас ажиллаж ирсэн тий? Тийм Макс Планкийн хувьслын антропологийн хүрээлэн байдаг. Тийм тэр хүрээлэнгийн багийн судлаач нартай одоо сүү цагаан эдэний ашиг тус гэх тийм үү? Тийм түүх талаас нь бас хэрэглээ талаас нь тийм. Яг нэг сүү цагаан эдэ ч одоо монголчуудын хүнсний одоо цөм гол хэсэг байсан. Тэг үеийн үед байсан. Тэгээд тэр маань ер нь одоогийн шинжлэх ухааны үндслэлээр одоо ямар шүү ач холбогдолтой юм бэ гэдэг талаар ажилласан. За хоёлаа яриагаа илүү сэтгэл зүйн эрүүл мэндийн сайн сайхан байдалтай уялдуулж ярихыг бас төлөвлөж байгаа. Тэгэхээр би ихтэй танаас ер нь таны нүдээр яг өнөө цагийн монголчуудын хооллох соёл, шим тэжээлийн хэрэглээний талаар асуумаар байна. Та энэ дээр ер нь ямар дүн тавих вэ? За яг би өөрөө нөгөө нэг судлаач болохоор бас ингээд монголчуудын хоол хүнсний хэрэглээний судалгаа хэд хэдэн судалгаанд оролцсон. Бас яг олон улсын өгүүлэлтүүд байгаа л да. Тэгээд тэндээс ингээ харах юм бол яг монголчуудын маань хоол хүнсний одоо хамгийн зохимжтой байдал гэдэг юм бол одоогийн энэ шинжлэх ухааны юугаар нөхцлөөр бол нэгдүгээр илчлэгийн хэрэглээ ямар түвшинд байна тий бие махбодын одоо зарцуулж байгаа энергийг нөхөх одоо илчлэгээ бид нар хоол хүнсээр ямархуу хэмжээнд авч байна. Хоёрдугаарт өсөлт хөгжилт за нөхөн төлжилт бусад юмнуудыг дэмжих уургийн хэрэглээ ямар байна тий тэгээд дагалдах зүйлүүдийг ярьдаг байхгүй юу? Бичил шим тэжээлийн хэрэглээ ямар байна те? Өөх тосны хэрэглээ бас ямар түвшинд байна гэдэг ингээд авч үздэг. Тэр хүрээнд ингээд ярих юм бол монголчуудын илчлэгийн хэрэглээ бол хангалттай түвшинд байгаа. Тэг дунджаар авч үзвэл те. Уургийн хэрэглээ бас хангалттай түвшинд байгаа. Энэ хоёр аягүй чухал үзүүлэлт олон улсын хэмжээнд ингээд улс орнуудыг харьцуулж үздэг байхгүй юу? Тэгээ яа гэвэл зарим улс орнууд уургийн хэрэглээ аягүй багтаагаас болоод тэр
хүн амынх нь өсөлт хөгжилт за тэгээд одоо нөгөө нэг тарих толгойн хөгжилч гэдэг юм уу гэдэг те хүүхдүүд дээр авч үзэх юм бол тэгээд олон юмд нөлөөлдөг болохоор тэгэхээр энэ илчлэг уураг дээр бол хангалттай хэмжээнд хэрэгэлдэг монголчууд бол бичил шимт хичээлтэй холбоотой асуудлууд сүүлийн үед нэлээх ярьдаг л да. Бичил шимт хичээл гэдэг маань одоо маш бага хэмжээгээр хүний биед хэрэгтэй боловч биеийн хэвийн үйл ажиллагааг дэмжихтэй тийм одоо хоол хүнсний бодисууд гэсэн үг тийм айман дэмжим эрдэсүүд ч гэдэг юм уу. Өшөө бас шимт хичээлд тооцогддгүй бодисууд хүртэлд бас ордог. Тэрний хувьд бол яг сүүлийн үед бол яг хүмүүс нөгөө нэг янз бүрийн олон мэдээллийн дунд зарим нь туушраад тийм гэдэг юм уу бичил тэжээлийн хэрэглээний хувьд жоох ингээ ялгаатай байдал байгаа. Бичил шим тэжээл гэдэг их тийм сонирхолтой сонсогдож байна л да. Одоо миний мэдхээр пребиотик одоо гэдэг зүйл мөн үү? Бичил шим тэжээл гэхэлэр яг нөгөө нэг маш бага хэмжээтэй хэрэгтэй гэхэлэр одоогийн ярианд бол хамгийн түрүү амин дэмүүд, эрдэсүүд. Тэгээд дээрэс нь яг сүүлийн үеийн яг ингээд зохистой хооллолтын чиг хандлагт пробиотикууд буюу амьд бактерийн хэрэглээ ингээд маш ихээр хүчтэй яригдж эхэлж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хүний сэтгэл зүйтэй маш их холбоотой гэж та үзэх үү? Айгүй холбоотой. Тэг ялангуяа энэ пробиотик буюу амьд бичил биетний хэрэглээ бол хүний сэтгэл зүйд маш их нөлөөлдөг гэж одоо сүүлийн үеийн нотлохонод гарч ийн л да. Өмнө нь бол бид нар чинь нөгөө нэг одоо нүдэнд харагдахгүй юмыг тоохгүй байсан шүү дээ тий. Тэгээ бактериуд, бичил биетнүүд гэдэг чинь биднэрт ингээл одоо ингээл өрөө таслаханд ч хэрэгэлдэж чинь тий. Харагдахгүй чинь бид нар ач холбогдлыг мэдэхгүй. Тэгээ сүүлийн үеийн судалгаануудаар болохоор одоо хүний нөгөө гидсний бичил биетний орчин одоо айгүй нөлөөтэй байна. Хүний эрүүл мэнд тэгээд одоо тэр тий сайн сайхан байдал нөлөөтэй байна гэдгийг маш ихээр одоо баталсан тийм зөвлөд гарч ирж байгаа болохоор яалтч байхгүй дэлхийн нийт одоо ингээд амьд бичил биетний хэрэглээл шууд анхаарлаа хандуулж байна л да. Тэгээ сүүлийн үед энэ дээр маш их судалгаанууд юу гарч байгаа. Тэгээ миний нөгөө түрүүний дурдсан Макс Планкийн багтаа ажилласан судалгааны нэг хэсэг ч гэсэн бас энэ дээр төвлөрч ажилласан. Монгол хүний одоо гидсний бичил биетний орчин ямар байгаа юм бэ гэд тий. Харамсалтай нь яг одоо яг сэтгэл зүйч гэдэг юм уу тийм ямар холбоотой энийг судлаагүй. Гэхдээ бас тийм суур бүтцийн ингээд ялгаатай байдлыг тодорхойлсноор ингэх магадaltaй маа гэсэн зүйлүүдийг бас ярих боломжтой болгож байгаа байхгүй юу. Тэгээ монголчуудын бичил биетний таны судалгааны үр дүн ер нь одоогоор хуваалцвал та. За одоогоор яг ингээд олон улсын түвшинд өгүүлэлт маягаар хэвлүүлээгөө бэлтэж байгаа. Тэгээ судалгааны ажил гэдэг маань одоо бид нар чинь 8 жил ийм судалгаа хийсэн. Одоо тэгээд үр дүнгээ боловсруулад хэвлүүлээ олон нийтэд ингээд тараана гэж бас тустай ажил байдаг. Тэрэн дээр явж байгаа. Гэхдээ яг үр дүнгээс нь ингээд танилцуулах юм бол монгол хүмүүсийн бичил биетний орчин болвол бусад тий орны хүмүүсийн бичил биетний орчноос маш ялгаатай. Юугаараа ялгаатай гэхэлэр одоо жишээлбэл ингэж байгаа байхгүй юу. Одоо бичил биетний орчноор нь тий ямархуу төрлийн бичил биетнүүд амгаалж ийн гэдгээс нь хараад за энэ хүн болвол одоо эрүүл сарвал байх тий сайн сайхан байх боломжтой маа гэсэн юм таамаглалын модельүүд гарцсан байхгүй юу. Тэгээд одоо жишээлх юм бол ингээ барууны улс орнууд чинь ер нь өөх тос тэгэл уургийн хэрэглээ маш өндөр байна гэд. Тэрнтэй холбоотой нөө бичил биетнүүдийн тэр нэг харьцаа нь ингээд өөр байна гэд. Би одоо мэргэжлийн ингээ хэлээр хэлэхээр бас олон нийт сонсоход ойлгомжгүй байх гэж одоо жоох энгийн ярил л да. За тэр харьцааг одоо монголчууд ч бас мах өөх тос их хэрэгэлдэг гэдэг. Яг тийм байх болов гэж таамаглахад тэр харьцаа бол жишээлбэл хүнсний ногоо ч юм уу жимс их иддэг хүмүүс ихтэй төстэй байгаа монголчууд тий. Манайхан ч тэр хэрэглэх багтаа шүү дээ. Сүүлийн үед тий. Тэгэхээр энэ бол бас монгол хүний одоо гидсний тий бичил биетний орчны хувьд айгүй тийм сонирхолтой асуудал. Яагаад ийм их мах тий Гэхдээ бас их мах гэж бас хэлж болохгүй юм шиг байна. Яг тэгвэл 100-ны улиралд хөдөөгийн хүмүүсийн махны хэрэглээг авахд хотын хүмүүсийнхээс бараг 2 дахин бага гэдэг шүү дээ. Тий. Тэгэхээр цаана бид нар ингээд Монгол уламжлал те өдөө ундаатай холбоотой ингээд авч үзэхэд ер нь сүв цагаан эдэний хэрэглээ маш өндөр
байсантай Тэр холбоотой. соёл маань нөлөөлсөн Тийм, байна тийм. тэрнтэй л ер нь их холбоотой юм байна да гэж үзэж байгаа. Яагаад тэгж үзэж байгаа гэхээр одоо сүү цагаан эдэ гэхэлэр чинь бидний хамгийн нийтлэг мэдэх тараг байна шүү дээ тий. Зуны улирал жишээлбэл сүү ингээд исээд тий юу ячдаг болохоор үлээ гашилдаг болохоор тэр чинь одоо хүмүүс бүгд л мэдж байгаа л да хөдөөний ахуй дээр тий сүүгээ хөөрүүлээл өрмийн загсааж аваад үлдсэн сүүгээ одоо гашлахгүй тул хурцхан шиг тараг бүрчж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тарагны тараг гэдэг чинь дотор амьд бактери агуулсан байхгүй. Тэгэхээр тэр амьд бичил битнүүдийн нөлөөгөөр бидний гидсний орчин барыг тэр өвс ногоо иддэг хүмүүс их төсхүүс байгаа тийм. Тэр нь миний сайн сайхан байдал сэтгэл зүйн нөлөөтэй байна. Нөлөөтэй. Яаж нөлөөлөх вэ гэхээр одоо жишээлбэл гидсний бичил битнүүд ингээ хүний ингээд сайн сайхан байдалд яаж нөлөөлөх вэ гэхээр хит хитэн арга замаар нөлөөлж гэж үздэг. За нэгдүгürt болохоор тэр бичил битүүд маань өөрийнхөө амьдралын туршид янз бүрийн бодисууд ялгаруулдаг. Тэр бодисууд нь эхлээ одоо бидний ингээд биеэр тархаад те одоо тарих мэдрэлийн системд ч юм уу ингээд нөлөөлдөг гэж үздэг. Хоёрдугаарт болохоор дархлааны системд аягүй сайн нөлөөлдөг бичил битнүүд. Дархлаа чинь явж дахиад одоо сэтгцийн эрүүл мэнд ч юм уу юм нөлөөлдөг байхгүй. Жишээлх юм бол одоо дархлааны тогтолцоо ингэж гажснаас гэдэг юм уу? Одоо хүмүүс ингээл кортизол даавар гэж сүүлийн үед их ярьдаг болсон шүү дээ. Тэр чин дархлааны тогтолцооны одоо ингээд янз бүрийн мэдээлэлээс болж стрессийн дааврууд кортизолууд ялгардаг байхгүй. Тэр чин одоо жишээлбэл бид нар нэг юунда практиктер ингээл янз бүрийн одоо өрөвсөлт өвчин туслаа гэхэд ингээд дааврын чанартай им тариа хэрэгэлдэг шүү дээ тий ингээд өрөвслийг хурдан дарах антибиотикууд тий антибиотикууд эсвэл ингээд бас тийм дааврын юутай шин чанартай тэд нартай ч төстэй бодисууд байхгүй. Тэгэнгүүт одоо бичил битнүүд чинь тэр бодисуудын дотоод хүнд нийлэгжих процессыг удирдах байгаа. Зохицуулж байгаа. Зөв. Тийм. Тэгэхээр аягүй өргөн хүрээний одоо мэдрэлийн систем, дархлааны систем гэл ингээд олон хүний одоо бие махбодын тогтолцоонуудад нөлөөлөх замаар хүний сайн сайхан байдалд маш их нөлөөтэй байна. Тийм. Одоо миний мэдхийн ингээ офисын залуучуудын ингээд үеийн залуучуудаа ингээ харангуут ер нь ингээ яг интернет худалдаач юм уу харангуут ашигтай бактери гэдэг үг ер нь маш их сонсогддог боллоо. За тэгээд тэдэн тэр бумаараа уу гэх юм. Нэр ч одоо ингээл гайхаал за тэр нэг уухт нэг ширхтэн тэр их тэр бөмбөг авгалагддаг юм уу? Хайрцаг харан нууж ийж болдго юм уу? Хэр удаа авах хэвээр мэдэхгүй л дээ. Та энэ тал дээр нэг юм яг энэ цэгцтэй мэдээллийг өгвөл та хаанаас эхлэх вэ? Юу эхлэх вэ? Би тэгвэл ингээ одоо ашигтай бактери гэдэг маань нэгдүгürt амьд бактери байх хэвээр. Би тэрийг бүр байнга хэлдэг байхгүй юу? Амьттай зүйл байх нь. Амьттай зүйл байх хэвээр амьд. Одоо жишээлбэл ингээд дэлгүүрт ингээ худалдаанд байгаа тараг байна. Зөндөө олон төрөл байгаа шүү дээ тий. Одоо би сонгохдоо жишээлбэл ямар бактери вэ гэдгийг шошгоноос уншдаг байхгүй юу? За нэгдүгürt ямар бактери гэдгийг уншина. Хоёрдугаарт хэрвээ амьд байх юм бол 1 мл-тай тэдэн сая бактери байна гэж бичсэн байх хэрэгтэй байхгүй. Гэтэл зарим дээр одоо ийм бактерийг ашиглаж хийсэн гэсэн мессеж байдаг байхгүй юу? Тэгвэл тэр чинь бактерийг ашиглаж тэр таргийг бүрчээд дараа нь хадгалтын ингээд уртсах зорилгоор тэр таргаа ариутгах гэсэн байж болдог байхгүй. Тэгэхээр нөө бактери нь амьд байх уу? Байхгүй шүү дээ. Ариутгсан юм шиг. Тэгэхээр ингээд амьд бактери байгаа ч гэсэн амьд байна уу үгүй вэ гэдгийг шошхыг ингээд сайн уншиж ялгана. За тэгвэл тэр маань одоо бас буруу зүйл гэж хэлж болохгүй. Яг гэвэл энэ ашигтай бактеритай холбоотой сүүлийн үед маш олон нэр том юмнууд гарч байгаа. За энэ дээр бид нар яг амьд байгаа бактерийг бид нар пробиотик гэж нэрлэж байгаа. Амьдыг нь пробиотик. Амьд тий. Амьд байгаа болохоор ингээ хуваагдаад өсөөд үржээд тий бие махбод чинь ингээд нутагшаад тий. Зөвхөн миний одоо гидсэн дотор л ингээ байж их юм л тий. Амьдаараа ингээ тий ингээд хуваагдаад үржээлт ингээ байж их нь шүү дээ. Пребиотик гэж байгаа. За тэр болохоор бактериудын иддэг хоол гэсэн үг л тий. Ер нь бол за тэр пребиотикууд бол бас олон төрөл энийг яг дараа нь дэлгэрүүлээ ярьж болно. За дээрэс нь
биотик гэж байгаа. Пост биотик гэж юу гэхээр бактериудын амьдралын явцад ялгаруулсан бодисууд нь хүний одоо сайн сайхан байдал нөлөөлөхтэй. Тэрийг бид нар пост биотик гэж байгаа. За дээрэс нь парабиотик гэж байгаа. Оо бас айгүй болсон. Тэр чинь ялгаатай байхгүй да. Парабиотик гэдэг маань юу гэхээр ёстой төрөний нөгөө таргаа ингээд амьд бактериор бүрээд ариутгаад тэднийг устгах чинь шүү дээ. Тэгэхээр тэр чинь амьд бактерийн одоо үлдэгдлүүд тий одоо үхсэн л болохоос шиг байж байна шүү дээ. Тэрнтэй холбоотой тэр бактерийн бодисууд эдгээр байж байгаа. Тэр нь бас хүнд нөлөөлдөг байхгүй юу? Тэгээ тэрийг бид нар парабиотик гэж байгаа. Тэгэхээр тэр таргаа авахдаа би пробиотик авч гин үү? Парабиотик авч гин үү гэдэг юм уу тий. Тэрүүгээр бас ялгаж харж болно л доо. Тэгэхээр яг ингээд хоолцоо шимт хичээл судлаач мэрэгжилтэй биш хүмүүс чинь тэрийг сонгоход маш хэцүү шүү дээ. Одоо рекламны ингээд гоё үгэнд хуугдаж болно тий. Тэгэхээр яг амьдрал дээр сонголт хийхдээ та ингээд нэг юм энгийн одоо яг ингэрээгээ хэлвэл та юу хэлэх вэ? Пробиотикийн хувьд уу? За тэгээд амьдрал дээр за яг түрүүн чинь нөгөө нэг бас ингээд пробиотикийн саплиментууд аяг их ууж гэсэн шүү дээ. Тэрэн дээр хүртэл бас ингээд сайн юунуудаа уншиж явах хэрэгтэй байхгүй юу? Одоо энэ тоон их байхдаа сайн юм уу эсвэл агуулмж нь өөр багтай. Хэрвээ амьд бактери байвал 1 мл тэдэ гэсэн тоо байх хэрэгтэй байхгүй юу? Яг гэвэл тэр чинь одоо жишээлбэл хянаа штэ өөр гүндлэнгийн байгууллага те энэ одоо яг юугаа чанарын стандарт хангасан тараг мөн үү тэгээд нөгөө бактериуд чи ургуулад үцхэд тэр тоонд байх хэрэгтэй байхгүй юу? Амьд болохоор өөртөө ургах хэрэгтэй байхгүй юу? Парабиотикууд бол тийм биш. Яг гэвэл устгацсан ингээд өхүүлсэн тэгтээ байгаа. Тэгэхээр тэр чинь хэдчнээ ингээд ургуулад шалгасан ч юу ч ургахгүй байхгүй юу? Тийм. Тэгэхээр нөгөө нэг саплиментууд бас тиймэрхүү байдаг байхгүй. Тийм. Парабиотик саплиментууд байна. Эсвэл яг пробиотик саплиментууд байна. Тэгээ хуураа гэхлээр хүмүүс ингээд энийг хатаацсан амьд биш байх гэж бас бодож магадгүй л дээ тий. Гэхдээ яг бактериудыг хатааж болдог. Тэгээд дахиад сэргээгээд амьдруулж болдог. Тий. Тэгээд яг сонголт хийхдээ яг нэгдүгээр тэр амьд байна уу, амьд биш байна уу гэдгийг харна. Тэгээд дээрэс нь зорилгоо одоо жишээлбэл гидсний орчин чинь ингээд таархан болоод би ингээд амьд бактериар сэлбия гэж олж амьд бактеритай л юмыг сонгох хэрэгтэй байхгүй юу? Тийм. Ойлголоо. Тэгээд яг түрүүний нөгөө нэг сайн сайхан байдалд нөлөөлдөг гэдэг дээр одоо бас юм нөгөө нэг кейсүүд байна л да. Одоо ингээд сайн сайхан байдал гэхэлэр чи олон талын шүү дээ тий. Бие биелдрийн сэтгэл санааны тий. Тэгэл одоо юу гэдэг нийгмийн гэх юм уу тий. Тэгээ яг одоо жишээлбэл сэтгэл санааны гэдэгтэй холбоотой ингээд яг амьд бактериуд яаж нөлөөлж ийнө гэсэн нэг юм кейс би саяхан уншижсэн байхгүй юу. Нилээн одоо 10-аад оны үед үлүүдээ ингээд айгүй их нөгөө депресстэй нэг залуу сэтгэл готролтой тий. Тий сэтгэл готролтой яг үнэ. Тэгээд ерөөсөө ингээл ажил хийх гэхлээр бүр сэтгэл готролтой автаад ерөөсөө зарим хэдэн өдрөөр ингээ босч чадахгүй ч гэдэг юм уу те. Тэгээд янз бүрийн юм туршиж үтсэн гинэ тэр залуу. Эмчийн зөвлөсөн юм таанч гэдэг юм уу те ингээл янз бүрийн юмнууд тэгээд ерөөсөө сэтгэл готрлоос гарч чадахгүй жаад нэг одоо клиник юм туршилтын судалгааны зар байсан гинэ. За тэрэн дээр болохоор юу гэхлээр яг ингээд гидсний бактери чи орчинг эрүүл хүний одоо ингээд өтгнөөс бааснаас тэ аваад ингээд тэр сэтгэл готролтой хүмүүс суулгах замаар сэтгэл готролт чинь нөлөөлөх нь гэсэн юм клиник туршилт байсан юм байна л да. Тэгэхээр за одоо ямар алдах юутай биш те. Оролцъё гэж бодоод нөгөө залуу чи орсон гинэ. Тэгээд орсон чинь ерөөсө 7 хоногийн дараа гэхэд л бүр ингээл сэтгэл нь аягүй гой хөнгөн болов те мэдгдсэн гинэ. Тэгээд ийм сонио өөрчлөлт бас гардаг юм аа гэд тэгсэн байсан байхгүй юу. Тэгээ тэр туршилтанд оролцсон нь миний бүр амьдралыг өөрчилсөн гэд. Тийм. Тэгэхээр хоолоор бас зарим бусад бидний нүдэнд үл үзэгдэх тэр бичил биетнэр хүний сэтгэл зүй хүртэл зас чи имчилж ангааж болох нь яхан. Харин тийм. Тэгэхээр бид нар эгэл жирийн амьдрал дээрээ одоо хүмүүс бид нар яг сонголт хийхдээ хоолны ингээд маш олон зөвлөмж байна шүү дээ. Одоо ингээд хоол зүй гэдэг бол сүүлийн үед бүр ингээд одоо Facebook, Instagram гүйлэмбүүд ингээд байн гарч ирж байна тийм. Тэгээд эндээс нэг асуулт урагч юм л та. Тэгээ эрүүл зүй хооллоход их өртөгтэй юм шиг санагдаад байна надад бол. За. Та энийг юу гэж хэлэх вэ? Ааха. За эрүүл хооллолт гэдэг яг харьцангуй бас нэр томьёо л доо ер нь бол тий. Одоогийн үзэж байгаагаар л одоо эрүүл зүй хооллолт бол ийм байх ёстой л гэж үзэж байгаа шүү дээ ер нь бол тий харьцангуй.
тэгээд одоо дэлхийд даяар ийм зарчмууд эрүүл зөв хоолт ингээд яриад байгаа зарчмууд баримтлагдж байгаа л да. Тэгээд улс орнууд яг хуу эрүүл хооллолтын өртөг ямар байна вэ гэсэн ингээд судалгаанууд хийдэг тий. Одоо манай улс оронд хүн ам эрүүл хооллохын тулд ямар өртгөнд багтааж болох вэ гэдэг тий. Хэрвээ өртөг өндөр бол бид нар хичнээн янз бүрийн юм одоо ингээд санал болгоод биелэхгүй шүү дээ тий. Тэгэхээр эрүүл хоолтод түрүүний миний нөгөө хэлсэн илчлэг нь хурж гин үү, уург нь хурж гин үү, тий бичил амин дэмэрцүүд нь хурж гин үү, тэр нь ямар үнэтэй бүтээгдэхүүнээс авах гэж боломжтой байна. Тэгээд өртгөн хэд байна гэж гаргадаг байхгүй. Тэгээ Монгол орны хувьд бол харьцангуй бол гайгүй шүү дээ. Ер нь бол тий эрүүл хооллохын тулд жишээлбэл одоо бид нар яг хоол зүчтэй хувьд ингээд 6 бүлэг хүнс авч үздэг л дээ. Үр тарианы бүлэг гэл тий мах уургийн одоо их өсөр болох бүлэг. За тэгээд сүү цагаан эдэний бүлэг, тэгэл хүнсний ногоо жимсхний бүлэг, тэгээд бас тосны бүлэг гэж авч үздэг. За тэгээд тэднийг ингээ Монгол орчноос те ингээд зохистой байдлаар авах боломж байна гэхэд бол байна шүү дээ. Тийм өндөр өртөгтэйгээр биш. Тийм. Одоо жишээлбэл бид нар чи мал аж ахуйн орн болохоор одоо махны бүлэг, уургийн бүлэг гэхлээр бид нар голдон мах хэрглэж байна. Тэгээ мах чи ер нь бол хамгийн сайн уургатай л байхгүй ер нь бол тий. Бусад улс орнууд жишээлбэл шошч гэдэг юм уу тий. Одоо уургийн их өсөр болгож ингэж хямдхан гэл хэрглэн. Тэгэхээр шошны уург жишээлбэл чанараараа махыг үүсэхгүй ч гэдэг юм уу тий. Ингээ байдаг байхгүй. Гэтэл биднэрт бол яг төгс уургийн их өсөр болсон мах байна. Тий. Тэгээд сүү цагаан эдэ байна. Сүү цагаан эдэ чинь давхар уургатай, төгс уургатай. Хүний биед одоо төгс сайн шингэдэг уургатай. Дээрэс нь одоо янз бүрийн тэр бичил эрдсүүд гэдэг байгаа. Тэгээ кальцч гэдэг юм уу ингээ бусад эрдсүүд агуулсан байна. Зарим витаминуудыг агуулсан байна. Сүү цагаан эдэ. За хүнсний ногоо гэхэд одоо жишээлбэл бид нар яг байцаал уунал гэл тэгээ байнга байдаг болохоор одоо баг нэг сонирхолгүй тий санагдчихаа одоо шин тэжээлийн үед аваад үзэх юм бол айгүй сайн ач холбогдолтой ногоонууд байна. Тий. Сонгоход гэмгүй байх юм чи. Юу айгүй гэмгүй. Луун гэхэд маш их эслэгтэй байна. Амин дэмтэй байна тий. Дээрэс нь янз бүрийн эрдэс бодистой байна. Эслэг одоо хүмүүс яг эслэг сэтгэл гэж их ярьдаг болж л тий. Байцаа гэхэд чи ялгаагүй. Зөв боловсруулах юм бол айгүй сайн ногоонууд байна. Зөв боловсруулна гэдэг их чухал үг байна тий. Чухал шүү дээ. Одоо жишээлбэл Монгол хүмүүсийн одоо хоолтонд тий жишээлбэл С амин дэм авдаг хамгийн сайн хүсэргүүл байцаа байгаа. Тий. Гэхдээ тэрийг бид нар ингээд боловсруулах гэж ингээд нөгөө нэг 30 минуттай чанаад авах юм бол устдад алах болно шүү дээ. Гэх жишээний байхгүй юу? Тий. Тэгэхээр бас ингээд нэг их ингээд олон юмд туушрахгүйгээр өөрийнхөө нөөц болцоонд айтайхан зөв хооллыг бол боломж байна. Тэгэхээр нэг өртөгтэй биш. Өртөгтэй бишээр ингээд айтайхан хооллох боломж байна. Тийм. За одоо ингээд манай Улаанбаатар хотын залуучууд ингээд маш их завгүй амьдарч байна. За өглөө эрт босч гин, төвжирж гин, офс дээр ингээд маш их цагийг өнгөрүүлж гин. Өдөр цайны цагаар гараад хам хооллол, орой буцаалт төвчрэл. Тэгээ энэ хугацаанд чинь нөө хооллолтын соёл гэдэг зүйл нь дагаад алдагдчихж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр та энийг орхиж болохгүй шүү гэж хэлэх зөвлөмж танд байна уу? Бага. За. Одоо залуучууд ингээ харахаар яг зөвч түрүүний чиний хэлснээр хооллолтын соёл эсвэл хоолны дэглэмийн асуудлуудтай айгүй их алдагдчихж байгаа. Яг тэгвэл залуучууд жижигэн юм ингээл те. Одоо CU-гээс ороод нэг жижигэн юм авдаг. Тэгэл ингээл байж байтал дахиад нэг жижигэн юм иддэг ч юм уу гэдэг тиймэрхүү айгүй ажиглагдаад байдаг аахгүй. Тэрний оронд яг ингээл сайхан өглөө цайгаа угаал те. Цайгаа угаахлаа нэх олон юм үрж тавиад уух биш шүү дээ. За. Тэгээ өдөр яг цаг гаргаад ингээд хоол идэх хэрэгтэй. Хоол. Тэгэх юм бол хүн хоол ихэхээр жижигэн юм идэх дадал ингээ арилдаг байхгүй. Тий. Яагаад ингээ тэр дадал арилдаг гэхээр ингээ жоохон юм идэхээр яг тухайн үедээ ингээ болцсон юм шиг мэдрэмж төрж байгаа боловч тэр чи яг ингээ дахиад нөгөө нэг ингээ нөхөх дахиад шаардах тийм мэдээлэл гараад ирдэг жижигэн мэдсэн болохоор нэг сайн хооллоод авахаар
дахиад нэг юм идэх хүсэл төрөс төрөхгүй байдаг байхгүй. Тэр аягүй чухал. Тий. Одооний ингээд залуучууд гэлтгүй ер нь монголчууд ихэнх нь ингээд хоол хооронд жижиг юм хийвдэг. Тийм дадал аягүй их байдаг шин. Тэр нь эргээгээд яг тийм буруу хооллолтын нөхцөл болоод идэг. Тий. Зөв. Тэгээд орой ч гэсэн ингээд яаж хийж байгаад бас оройныхоо хоолыг бас идэх хэрэгтэй. Тий. Энэ дээр бас байгууллагууд жишээлбэл байгууллага чинь нийгмийн хариуцлагын хүрээндтэй ажилчдаа ингээд яг хооллох цаг гэдгийг гаргаж өгөх ёстой байдаг. Тэгвэл тийм дадлууд суулгахад ч гэсэн байгууллага бас дэмжиж оролцох хэрэгтэй. Тэгж боддоо шүү дээ. Ер нь тийм жижиг юм иддэг хүмүүс жоохон хэцүүлээд юм л. За яг энэ одоо өдрийн бидний завгүй нийгмийн хооллолтод бол одоо асар их нүүрс устай ч юм уу хит амтлаг, чихэрлэг, хит эсгэлэн ч юм уу ийм бүтээгдэхүүнүүд бас яг цогцлоод байна л да. Өөрийнхөө сонголтыг эргээ бодонгууд. Энэ дээр яг зохистой юм хэмжээг хангахын тулд бид нар юг харж явах хэрэгтэй вэ? Зохистой ер нь идэхгүй байх гэж байхгүй шүү дээ тий. Би ч гэсэн заримдаа ингээл идэхгүй байхэр бол мэдмээр болоод байдаг байхгүй. Тий. Эсвэл би одоо ингээд миний цүнхийг ухах юм бол ингээд ууттай чихэр явж байгаа. Тэгтээ хаяа. За тэгэл за нэг ганц чихэр хүлэхүүдэ гэдэг хаяа идэх болно шүү дээ тий. Юу бол одоо өдөр болгон хэрэглэх л муугаад байхгүй. Тий. Түүнээс ш идэхгүй байна гэж байхгүй. Тэгэд хүмүүс яг уу чихэр сахар гэлдэг чинь тэгэд сахарынхаа төрлүүдийг бас айгуу сайн ялгаж үзэх хэрэгтэй. Чихэрлэг амттай зөөл болгон ижлэхэн бодис биш байдаг байхгүй. Тий. Чихэрлэг амттай айгуу олон бодисууд байгаа. Тэгэхээр яг уу хэрэглэгч ер нь бол шошго нэгдүгээр тэр шошго сайн уншиж сурах хэрэгтэй. Тэр боловсролыг чухал байх нь тий. Айгуу чухал тий. Тэгээд одоо жишээлбэл би зүгээр хувьдаа гэхэд бид юм болгоны шошгыг барьж авахгүй л тий. Гэхдээ ингээл за энэ нэг бүтээгдэхүүн байна гэдэг ингээ харахад шошгоны мэдээлэл айгүй уртаа шүү дээ тий. Ингээд тэгвэл би шууд орхидог. Тий. За яг энэтэй холбоотой нэг сайн нэг дэлгүүрт хөндлөлтөө хэлсэн чинь миний ажид нэг ээж өх хоёр хоорондоо ярьж байна л да. Lactose free, gluten free тэгээ өөр одоо бас ингээ free гэсэн хүмүүсээс сонгоод байна л да. Энэ яг монгол хүн тохирох юм болов уу? За одоо сүүлийн үед бол яг ингээд хооллолтын одоо хэв маяг, за дээрэс нь амьдралын хэв маяг, за дээрэс нь бид нар ахуйн хэв маяг ч гэсэн ингээ айгүй их өөрчлөлтөнд орж байгаа байхгүй. Тэгээд тэрний илэрлийн одоо хамгийн тод шиг юм бол хашил байна шүү дээ тийм. За дараагийн тод шиг бол одоо ингээд хүүхэд залуучуудын гидсний хямралууд айгүй их болцсон. Тэ гидс ингээ айгүй гүйлгэмтгий суулгамтгаа янз бүрийн юмд айгүй мэдэр гэдэг болцсон. Тэр чин түрүүний дурдсан тэр олон хэв маягуудын өөрчлөлтийн үр дүн байхгүй тий. Тэгэнгүүт чинь за одоо жишээл гидсний хямралтай гэдэг ингээ сүү уух гэхлээр гүйлгээд тахлаар хэн л мэдээд сүү уунгуудаа байн байж орлоо явахыг бодох тий. Тэгээд татгалзаж эхэлж байгаа байхгүй. Тэгэнгүүт татгалзлаа гэж сүг бүрэн хасаж болохгүй. Тэгэнгүүт за энэ лактозоос болж байгаа юм байна гэд лактоз фри сүү сонгож эхэлж байгаа шүү дээ. Тэр болохоор шинж тэмдгээд дагаж сонгож байгаа байхгүй юу? Ер нь бол одоо глютен фри гэл тэ одоо нэг гидсний хямралтай ч юм уу тийм гидсний өрөвсөлт өвчнүүдийн үед ингээ гурил хорих тэ глютен гэж уургаас болоод их мэдрэгшил үүсэт байна гэд тэгтгэлтэй. Тэг яг хит мэдрэгшлийн яг тэр үед бол хориод тэгээд тэр нөхцлөө эдгээгээд тий тэрний дараа багаар дасан зохицлын үе уг нь байх ёстой юм шиг санагдаад байдаг байхгүй. Яг тэгвэл одоо хоол хүнснээс гаралтай ингээ ачлууд байдаг шүү дээ. Жишээлбэл газрын самар моморны гэлтэй шууд ингээл анафилактикийн шок бол ухаалдаад хоолоо нэг боогоод тий ухаалдаад ундаг гэдэг. Тэдний эмчилгээний ингээд аргуудыг сүүлийн үед ингээ харж хахад бүр хорих биш. Багаар ингээ таниулах тийм аргуудад шилжиж байгаа байхгүй. Тэгээд барыг өчүүхэн баг ингээд юу яагаад аманд нь жоохон түрхээц ч гэдэг юм уу те хүүхдэд тэгээд жоохон шинж тэмдэг гайгүй болвол тэрийг жоохон ихсүүлээд жоохон ажиллагаатай хугацаа шаардна. Гэхдээ дасан зохицох боломж байна гэж хэлээл байгаа юм л да. Хэрэглэхэд тийм үү? Тийм. Тэгэхээр би зүгээр яг нөгөө нэг шинж тэмдэгэ дагаад ингээд глютен фри ч юм уу лактоз фри сонголт хийхээсээ илүү тэр тухайн одоо нэм яг өргөслийн ингээд эд өрнжих үе дарчаад дасан зохицох тийм арга руу шилжүүл яг алстаа ирээдүйдээ хүн олон юмд ингээд
төсвөрлөх чадвартай бол гэж боддог. Олон юмдгийг ингээ хоолоор дамжуулаад өөртөө тийм тархлаа суулгаж байна гэсэн үг л дээ. Таны өмнө ингээд олон нийтийн сүлжээгээр өгч ирсэн яриа бичлэгүүдийг сонирхож байхад энэ донд монголчуудын сүү цагаан эдийн хэрэглээтэй холбоотой нэлийн олон бас яриануд байсан. Тэгээд тэнд нэг сонирхолтой нэг текст явж ирсэн нь сүү цагаан эдийн хэрэглээг дагаад сэтгэл зүйн эрүүл мэнд сайн сайхан байдлын бас өөрчлөлтүүдийн тухай дурдж ирсэн л та. За тэгэхээр эргээд нөгөө хоёлаа шинэ дижитал рүү эргээд нэг ороодох юм. За гэртээ одоо хөдөө ингээд байсан үе бодонгууд өглөө нэг тараг уугаад зэрэнгүүтээ нэг тараг уугаад өрөмтөө борцоо гэдэг харчлаа. За орой бас нөгөө нэг жоох хэсэглэндүү тараг уучлаа. Өдөр нэг байцаалаа унгаа идчихлээ. Тэгэхээр бидний бичлэгтэй ингээд гатнаас нэмэлтээр авах шаардлагагүйгээр ингээд хангалттай болчих гэж тооцож болох ба тэрийг. Болно. Ер нь бол болно. Бичил битнүүд чинь амьд бичил битнүүд чинь нөгөө амьдралынхаа явцад янз бүрийн бодисууд ялгаруулдаг гэсэн шүү дээ. Жишээлбэл амин дэмүүдийг ингээд нийлэгчүүлээ ялгаруулдаг байхгүй. Өөрөө. Тийм өөрөө бичил битнүүд. Тэгэхээр бид нар хоолоо сайхгүйгээр гидсэн дотроосоо бичил битнүүдэд тижээгээ амин дэм авах бас боломжтой байхгүй. Дотроо үйлдвэртэй юм шүү дээ. Тийм шүү дээ. Дотроо үйлдвэртэй. Тэр үйлдвэрүүл аюул сайн барих юм бол бид нар айгүй олон зүйлийг тий гаднаас сайхгүйгээр өөртөө сайх боломжтой байхгүй. Тэгээ тэрний хамгийн гол юм гэхэлэр сүү цагаа гэдэг байхгүй. Тийм болохоор бид тэрний тухай ингээд байн ярих дуртай. Тэгээ сүү цагаа эдэг одоо ингээд сонгонгоо заад бид нар кофе уухтаа сүү сонгож штэ тий. Сүү чинь зарим нь ингээд хадгалах хугацаа зарим нь ингээд 6 сар, 8 сар, зарим нь 10 хоног, 14 хоног тий. Тэгэхээр алийг сонгох нь зөв юм. Харин тий ер нь бол штэ сүү ингээд айгу тийм тижээлэг хүнс болохоор бичил битнүүд айгу хурдан үржээд ингээ хурдан гашилдаг байхгүй. Тий. Тэгэхээр тэрний нөгөө хугацааг нь уртсахын тулд нөгөө дотор нь бас өөрөө сүүч өөрөө бичил битэнтэй байхгүй. Өөрөө ингээд үнэнээ тий дэлгэнгээс ингээ саагаад ингээд тэр газар хөрсний бичил битэн, хүний бичил битэн, малын бичил битэн сүүнд ингээ орж байгаа байхгүй. Тэгэхээр тэднүүсийг одоо сүүгээ муудуулахгүй тулд өсөлтийн зогсоохын тулд сүүг ариутгахчих жоохгүй бүгднийг одоо дулаанаар тэг ингээд алхахчих гэсэн үг шүү дээ тий. Тэгэхдээ ариутгахлын янз бүрийн төвшингүүд байдаг. Жишээлх юм бол одоо бид нар сүү хөөрүүлнэ шүү дээ тогоон дээр. Тийм тэгэхээр тэр чинь нэг ерөнхийдөө нэг 90 градус орчимд л халж байгаа шүү дээ сүү. Тэгэхээр бас бүх бичил битнүүд устдахгүй. Хөөрүүлсэн сүү гашилдгүй удаан хадгалахад гашилдаг. Тийм удаан ингээд 7 хоног өдөр явал гашилна шүү дээ. Яагаад гэвэл тэр чинь өөрөө бас бичил битэн үлддэг байхгүй. Тэгэхээр 90 градуст ингээд халаад. Одоо сүүлийн ингээд сүүний ингээд савлгаануудыг харахаар та нар хэрэглэгчд ингээд UHT гэсэн тийм тэр чинь ультра хай температур гэж байхгүй хит өндөр температур гэж 140 градус өдөрт ариутгах. Тэгэхээр бүр юу ч байхгүй ингээд устгадаг байхгүй. Зөөлөлт ч одоо бактерийг болчих. Тийм тэгэнгүүт тэдний чинь ингээд саарч хадгалж болно тасалгааны температуртэй 6 саарч хадгалж болно байдаг байхгүй. Тийм тэгэхээр ариутгахлын төвшнгөөсөө ингээд доторх бичил битний бас юу ялгаатай. Тэр ерөөсөө яалтчгүй л тэр шошхыг л унших хэрэгтэй болоод юм. Ер нь аль тий. Тийм шошхон дээр уг нь маш их мэдээлэл байна. Гэтэ хүн хизээ ашигтай бактерийг юм уу тэр түрүүний хэлсэн нөгөө нэг олон биотикуудыг чинь хэрэглэх болсноо яаж мэдэх юм бэ хөө? Яаж мэдэх юм бэ гэж юу? Рекламыг харангуут хэрвээ тархлаад байвал хэрвээ хоол чинь шингэхгүй байвал гэдэг байгаа л та. Тэнгүүд ингээ хүн болгон чинь ингээ нөгөө pain point-ыг эмзэг цэгийг нь олж тогшоод ахаар ч хүн болгон авах хэрэгтэй мэн аваад шүү дээ. Ер нь бол альва нэг бүтээгдэхүүн чи хэрэглэгчийг худалдан авуулахын тулд янз бүрийн ингээ мессежүүд тавиад байгаа шүү дээ. Тэгэхээр надад одоо өнөөдөр яг тэр хэрэгтэй байна уу гэдгийг яаж мэдэх вэ гэхлээр би бол зүгээр яг хувьдаа ингээд хүн эрүүл байвал олон толгой юмд ер нь их автах хэрэггүй тий. Эрүүл биш болвол одоо тэрийг засахын тулд ингээд янз бүрийн аргууд хайхал болох л ах л да. Жишээлбэл тарган мөртлөө эрүүл хүн бас байж болно л доо ер нь бол тий. За яг хөө ер нь одоо за турахын тулд би ингээд тэр бактерийг хэрэглэе гэвэл бас дахиад тэр шошго уншина гэх юм уу да. Яа гэвэл жишээлбэл одоо тэр таргалтыг бууруулдаг бактери ихэд нэг юм туршилт хийсэн байгаа л да хүмүүстэр тий. Ингээд тодорхой хугацаанд уулгаад за тэгэнгүүт өөхний маас нь багасж гин үү яаж гин үү гэдэг ингээд туршилт хийгээл тэр мессежүүдийг тавьсан байх гэж бодож байна. Гэхдээ яг тэр бактери өөртөө чинь тохирохгүй гэвэл бас л уяу байхгүй.
Өөрөхгүй. Яг тэгвэл хүн болгоны бактери орчин өвөрмөц гэдэг байхгүй. Одоо би ингээд харахад нэг өвөрмөц хүн чи өвөрмөц хүн биш үү? Яг тэрэн шиг гидсний бактери орчин өвөрмөц гэдэг байхгүй. Тэгэхээр тэр турааж исэн бактери чамд ирээд тураах уу гэдэг бас л жоохон эргэлзээтэй асуудал. Одоо бүр үйлчлэхгүй гэж юм биш. Тэгэхдээ одоо хэлж мэдэхгүй. Яг тийм л асуудал байхгүй. Тийм энэтэй яг холбоотой жишээлбэл яг ингээд туршилт гэхэд нэг саяхан бас хятадын энэ Lunar Palace гэсэн нэг төсөл байна л да. Одоо сансрын ордон гэх тийм үү? Одоо ингээд орчуулвал тийм. Тэр юу гэхэлэр сансрын биш сарны ордон. Тийм. Тэр яг хуу ерөнхийдөө ингээ хүнийг сансарт гаргахад бэлдэж байгаа л төсөл байна л да тий. Тэгээ хүн чинь яг ингээд жишээлбэл ингээд битүү орчинд сансарт ингээ сансрын хүлэгт битүү орчинд ингээ байхлаар бас сэтгэл готролд ордог тий. Эсвэл сэтгэл төгсөлтөнд ордог гэдэг байна. А тэрийг бактериар зарчуулах нь гэсэн туршилт байсан байхгүй. Тэгээ нэг жил хүмүүсийг ингээ тийм юм сансрын хүлэг шиг орчинд амьдруулад тэгээд гол нь тэр судлаачд ингэж ингээд зарим судлаач ч айгүй бүр сонир юм зохиод нь шүү дээ. Тэгээ гаднаас ингээ ямар ч ингээ бичил битэн юм орох тийм боломжгүй битүүмжтэй юм байшин гэх тийм үү өрөөндтэй хид хид ингээд өрөөтөө ингээ ажлын өрөө тэгэл амар хөр ингээ янз бүр яг сансрын хүлэг шиг л тэгээ хоол хүнсийн бас ингээ тусгай аргаар тэгтээ ингээ тусгайлсан хоол биш тэр хүмүүсийн өөрсдийнх нь иддэг хоолыг л тий одоо нөгөө нэг юм хүндлэнгийн нөлөөг багасгах зорилгоор тэгээд ингээд хүмүүсийн ингээд сэтгэл зүг үнэлэл явсан байгаа тий 360 хоног байлгасан гэж байгаа байхгүй тэгэл ингээд үнэлээд эрэгтэй эмэгтэй залуу хөшин ингээд хамаагүй тэгэл янгууд зарим хүмүүс ингээд сэтгэл готролд орж эхэлж байгаа гэж байхгүй ингээд янз бүрийн одоо та нар мэдж байгаа асуумж масуумжтэй янз бүрийн шинж тэмдэглэл үнэлт юм байна л да за тэгээд тэр үед нь баасных нь юмнуудыг аваад ээжүүдийг аваад гидсний бактери орчин өөрчилж гин үү яаж ийн гэдэг ингээд бүтэн жилийн турш ингээд судалсан байгаа юм л да тэгэнгүүт одоо сэтгэл готролд орж байгаа хүмүүсийн ингээд бактери орчингууд ингээд ингээл өөрчлөгдөөд за тэрнээсээ ямар бактериуд яг өөрчлөж ийн гэдгийг бас судалж тогтоогоод тэгээд за ийм бактериуд өөрчлөхөөр ингээд сэтгэл готролд орж байгаа нь яг үнэн үгүй юу гэдгийг жишээлбэл ингээд юун дээр юу лээ амьтны загвар дээр хулган дээр яг тэр бактериудыг жишээлбэл ингээд холбооцруулах юунд нь юу лээ гидсэнд нь суулгаад ингээд зэрэг туршилт хийсэн юм л да. Тэгэнгүүт яг одоо тэр сэтгэл готролд нөлөөлж байгаа бактериудыг хулган дээр туршихад зөв зүгээр ингээ амьдарч исэн хулганууд ингээ аяг төгсөлттэй готролтой болж байгаа ч юм байж байгаа байхгүй. Тэрнийх нь үндсэн дээр одоо яг ингээд ийм бичил битнүүд сэтгэл готрлыг нөлөөлөх юм байна. Эсвэл засах юм байна гэсэн юм нотлохонуудыг гаргаж байгаа байхгүй. Тэгээд сүүлийн үед ч одоо бүр психобиотик гэдэг нөгөө бичил битнүүдийн чинь сэтгэл санаанд нөлөөлдөг бактериуд гэдээ бүр ингээд нэр томьёогоор ангилсан байна л да. Тэгээд би тэр психобиотикуудад ерөнхийдөө ямархуу бактериуд орд ингээд үтс чинь одоо жишээлбэл Монгол уламжлалт тарганд байдаг бактериуд ингээд зөндөө явж байгаа. Айрганд байдаг бактериуд өдөр зөндөө явж байгаа. Тэгэхээр одоо тараг айргаа хэрэглэх чинь миний сэтгэл санаанд их эерэг нөлөө хамааралтай байх нь шүү дээ. Тий харин тий. Вау. Тэгээ за манай Монгол ахуйч угаасаа ч ингээд хэдэн мянган жилийн түүхийг те дамжаад шалгараад ирсэн өрөөсөө гарцаагүй л юу юм байна даа л. Тэгэхээр уламжлалт хүнсээ хооллох соёлоо бас сэргээх нь их чухал нөлөөтэй юм байна. Уламжлалт тоол хүнснээс ер нь тасарч болохгүй. Сүүлийн үеийн залуучуудын амьдралын хэм маягаас нэг хүн одоо хоолны хүнснийтэй нэг төрлийг салгаж авах огт боломжгүй болчихлоо л доо. Тэр бол кофе. Тэгэхээр энэ тал дээр бичил битний талаар кофедээ бас яригдана гэж байх уу? За би тэр талаар ч сонирхож нэр үзээгүй биш шүү. Нэр хүмүүсийн одоо тэг хэрэглэнд кофе айгүй хэрж байгаа. Бичил битэнд яаж нөлөөж байна гэж сонирхож үзээгүй байна. Ер нь бол бас судалгаанууд байгаа л ах гэж бодож байна. За тэгэл ирээдүйд бас энэ асуултын хариулт хин хүн өгөх байх гэж найдаж байна. За хүмүүс ингээд стресс гэхээрээ бухимдахаараа мэдээж одоо маш хурдан хугацаанд өөрт нь эрчхүүч өгөх нүүрс усыг их сурвалжийг хайдаг. Тэрийг бас эдээд байгаа мэддэггүй тий. Тэгээ энийг одоо тэр таны хэлээд байгаа судлаад байгаа бичил битний орчноор юм уу зохицуулах боломжтой юу?
Харин тийм бичил битний орчноор зохицуулна гэдэг чинь ерөнхийдөө урт хугацааны л асуудал байх л та. За богинохон хугацаанд одоо хүмүүс чинь ингээл заримдаа чихэрлэг медикалтэй бүр ингээл би ч гэсэн одоо жишээлбэл маш их ингээ оюуны хөдөлмөр хийгээд ингээ суух юм бол бүрстэ чихэрлэг мэдмээр болдог байхгүй тий би шууд кола авч уудаг. Тархиа ингээ сэргээхийн тулд тий тэрэн шиг бол яг энгийн нүүрс усны хэрэглээ ер нь бол ердийн амьдралд бас байх штэ ер нь бол би бол тэрийг бүр хориглоно гэдэг дээр бас санал нийлдэггүй. Тий. За одоо тархины үйл ажиллагаагаа сэргээгч гэдэг юм уу эсвэл одоо ингээл тамирчид ч гэдэг юм уу те ингээд тэмцээний дундуур одоо булчингийн цуцлалтаа ингээд багасгах те хурдан энергиэр хангах зорилгоор энгийн нүүрс ус төр хэрэглэх шаардлага бол гардаг байхгүй. Бас нэг юм санаанд ороод байна л та хоолны дэглэм гэдэг зүйлийг хүмүүс маш их яриад байна л та одоо ингээл кето ч юм уу эсвэл одоо 12 цагийн мацаг ч гэдэг юм уу өндөгний дэглэм ч гэдэг юм уу. Тэгээ яг Монгол уламжлалт тийм хоолны дэглэм гэж юу байдгүй. Монгол уламжлалт дэглэм гэж ер нь бол байдаг. Ер нь ингээд өмнөх одоо тий эртээр үеийн одоо ингээд ном судар болон тий бусад юмнуудад тэмдэглэж үлдсэн. За дээрэс нь ингээд эмээ өвөө нарын ч юм уу тий баримталдаг байсан дэглэмийг ингээд харахаар би ер нь ингээд сүүлийн үед бас энэ дээр аягүй их бодоод юу гэхээр хүмүүс монголчууд ер нь хоолны хэмжээ их бага байсан байна гэж бодоо та. Бага иддэг. Тий. Одоо нөгөө тийм бас юмнууд өгдөө штэ ингээд ламнарч гэдэг юм уу те ингээд насаа их тусам нөгөө тагшаа ингээд өрээл хэмжээгээ тий тэр чинь ер нь баггүй юу. Ер нь бол тэгэхээр би ингээд сүүлийн үед ингээд за зохисгүй хооллолт инээ тэрэгээд байгаагийн нэг шалтгаан бас хоолны хэмжээ юм байна. Одоо бид нар чинь ингээд шинэ тэжээлийн асуудал аягүй их ярьж байгаа. Хэмжээг бас нэг их дурддаг байхгүй. Тэгэхээр хэмжээ юм байна гэж бодоод байгаа. Тэгээд өглөөний одоо цай уух тэр дадлаа штэ. Одоо бид нар ингээд судалгаагаар ингээд хөдөө өдөр явж байхад өглөөний цай уусна өглөө. Ямар сони юм асуудаг гэдэг байхгүй. Тэр бол бүр байх ёстой тий. Өглөө бүгдээрээ ингээд сайхан галаа төлөө тогоогоо тавиад ямар ч л саяг цай уугаад хонь молондоо гардаг л байгаа байхгүй юу. Тэр бол ер нь бас уламжлалт дадал бидний өглөөний цай уух бол тэгэхээр тэр өглөөний цайн дээр тодруулан асуухад яг одоо бидний өнөөгийн технологичсон өндөр хөгжилтэй энэ завгүй нийгэм бид нар өглөөний цайнаас алгасч болохгүй хүнс гэвэл яг ингээд би нэг хүмүүс энийг л асуухыг хүсэх байх л та. Танаас би нэг нэр асуух гээд байгаа. Гэхдээ яг ингээд хэлэх боломжгүй бол та ер нь тэрийг оролцуулаарай гэж хэлвэл хүмүүс л тэр мэдээж талхаа идэж чинь өндгөө идэж чинь. Тийм. Талхаа идэж чинь өндгөө идэж чинь болж штэ. Тэгээд сүтэ цагаа ууна, сүтэ кофегаа ууна гэдэг ер нь бол болж байгаа байхгүй. Ямар ч хэлсэн өглөө явж болохгүй. Дээрэс нь одоо бас энэ трендүүд байна л та. Кофендаа ингээл шар тос хийгээд гэсэн тий. Тэрийг бол өстой зөв гэдгийг би хэлж мэдэхгүй. Яг өнгөөл түрүүний нөгөө нэг бактери орчин өвөрмөц гэдэг шиг хүний биеийн өөрийн чинь нөгөө тэсвэрлэх чадвар бас өөр идэг байхгүй. Жишээлбэл хитрхийг шар тостой юм идээд байх нь ер нь зөвөө бас сайн мэдэхгүй байна. Тэх ёстой гэсэн юм байхгүй. Тэгэд ер нь бол хүн өөрийнхөө биеийг өөрөө л хамгийн сайн мэдэрч чадна шүү дээ. Юу зогцож чинь юу таахгүй байна. Харин түүнээс биш зөв хооллороо ингэсэн гэд би чинь ингээд дохоо өгöd ахад ингээх ёстой гэж бас болохгүй шүү дээ. Тэгтээ тийм хүмүүс бас аягүй их байд юм билээ. Наад дээр ингээд заримдаа ингээд ийм хүмүүс ирдэг байхгүй. Дэглэн бариад тэг бүр ингээд хоол шингэж чадхаа боллоо гэсэн хүмүүс аягүй их ирдэг байхгүй. Тэр чинь ингээ би чинь бүр ингээ хоол шингэх чадахгүй байна гэж дохоо өгöd хахад тэрийг үл тоон тий дэглэм одоо би ингээ турхах ч гэдэм эсвэл одоо өөр юу гэдэг тэрийг ингээл хүчээр л бариад исэн байна л да ер нь тий. Тэгээ бүр ямар ч хоол шингэж чадхаа байсан эдэр тийм хүмүүс байдаг шүү дээ аягүй их. Тэр нөгөө олон биотик шүү дээ тий. Тэрийг ер нь яг устгадаг хортой тэднэрт хортой юм гэж бас байна уу? Байна. За одоо бидний амьдрал дээр одоо хамгийн бидний буруу алдаатай зүйл нь юу вэ? Буруу алд гэдэг чинь эмийн замбраагүй хэрэглээ. Ийм бол шууд тэдрий чинь ингээл хяаруулна. Нөгөө олон тэр бум ячаа. Тий. Одоо жишээл антибиотик ч гэдэг юм тий. Шууд нөлөөлдөг байхгүй. Хоёрдугаарт нөгөө нэг яг тэр хоолны зохицолтгоо гэж бас байна. Жишээлбэл мах ингээд амгаалж хэрэглээ тий. Сүү цагаа идэ орхигдуулаад ах юм бол
бактери махаар ч л хоолдог бактерид үлдэх байхгүй нөө. Сүү цагаан эдэнээс хоолдог. Хоол орж ирэхгүй нэ. Тэгээд юу нүсэд өгөх байхгүй да. Тийм болохоор хоолны зохицолгоо гэж байна. Нойр нөлөөтэй юу? Нойр нөлөөтэй. Нойронд уу? Одоо тэр бичил биетэнд. Нойр нөлөөтэй юу гэж юу? Наа чи яасан сонирхолтой асуулт бай тээ. Нойр ер нь нөлөөтэй хаа. Ер нь ингээ логикоор бодохоор ягаад гэвэл бид нар нойргүй байна гэдэг чинь бас ингээд тархинаас янз бүрийн бодисууд ингээд идэвхтэй ажиллаад тархич амрахгүй те идэвхтэй ажиллаа бодисууд тэр бодисууд чинь бас ингээд цусаар дамжиж явсараа гидсэнд очивол бас нөгөө бактериуд чинь өөр ингээд тохиолдлууд өгөх бас боломжтой. Ер нь нойр ер нь нөлөөтэй биш шүү. Ер нь бол нөлөөтэй. Алкохолны хэрэглээ бичил биетэнд ер нь одоо хэр одоо сөрөг хамааралтай. Сөрөг хамааралтай. Чи яс эвгүй асуулт асуугаад байна. Аюу практикний байх гал. За урт хугацаанд бол нөлөөлтөй байхаа. Тий. Богино хугацаанд бол тийм их нөлөөтэй биш байх. Тий. Яг дөнгөл спирт чинь айгу ууршимтгай шүү дээ тий. Тэгээд хүний биед ингээ шингэхдээ ер нь ихэнх шимт хижил чинь хүний бие ингээ ходоодноор дамжаад ходоодод ингээд жижиглэгдээд тий дараа нь ингээд нарийн гис рүү ороход нарийн гиснээс ингээд сүс нойр булчирхаа өдр ялгараад өшөө жижиглэгдээд тэднээс ялгарч байгаа сүс чинь хоолыг ерөөсө жижиглэх л зориулттай байхгүй. Тэгж жагаад хүний биеинд одоо шингэх боломжтой тийм жижигхэн болгоод хүний биед шингэдэг байхгүй. Тэгэхээр нарийн гисэнд ер нь шимт хижээлийн ихэнх хэсгүүд шимэгдэж хүний биед ордог. Спирт бол шууд ходоодноос эхэлж хүний биед цуснд орж эхэлдэг байхгүй. Тийм. Тэгэхээр маш хурдан гэсэн үг. Тийм маш хурдан. Тэгээд богинохон жижигхэн бодис байхгүй спирт чинь. Тэгээд дигдэмхий тийм болохоор цус нь маш хурдан. Ер нь ингээл ганц харих шууд л ордог үстэй. Улаагаал эхэлж. Шууд харин тийм. Тэгэхээр бүр ингээд ходоодноос ч эхлээд шууд цус руу ингээд орж байгаа гэсэн үг. За тийм болохоор ерөнхийдөө ингээд аюу сайн цуснд шимэгдээд тэр гидсэнд ортол, гидсэнд хүртэл ер нь нэг их спирт үлддэг байх гэж нэгдүгээр бодож байна. Хоёрдугаар гидс чи өөрөө ингээд цусны эргэлттэй болохоор тэргээр ингээд спирттэй те цус ингээд явах л ах л та. Тэгтээ хүний бие чинь нөгөө нэг одоо алкогол чи ингээд хортой бодис болохоор шууд хоргоожүүлэх механизмууд нь ажиллаад эхэлдэг байна. Тэгэхээр богино хугацаанд бол бас тийм их нөлөөтэй биш байхаа. Урт хугацаанд тогтмол хэрэглээ гэдэг чинь нөгөө хоргоожүүлэх юу чинь дийлэхгүй. Тэгэл цусандаа ингээл те хортой бодисны яваалахлаар урт хугацаанд бол нөлөөтэй байх. За би таны ярианаас бичил биетний талаар, пробиотикийн талаар нөгөө олон биотикуудыг бол ингээд зааврыг хараад хэрэглэх хэрэгтэй юм байна. Уламжлалт хүнсэнд бол тэртээ тэргүй агуулгад тийм байна. Ялангуяа сүд сахад энд байх юм байна. Тэрийг хэрэглэх хэрэгтэй юм байна. Бүр болж игэл баг гэртээ бүрээд хэрэглэх нь илүү зүй юм байна гэж баг ойлголоо. Гэхдээ тэр пробиотикийг одоо саплимент буюу одоо бэлмэл байдлаар бид нар хэрэглэж юм л та. Тэрийг хизээ хэрэглэх хэрэгтэй юм. Харин тий. Тэгэхээр яг одоо юм байна. Өглөө юм орой юм уу? Өглөө орой гэдэг нь нэг тийм чухал ш байхаа. Тий. Зүгээр ямар төрлөн гэ сонголт хийхтэй тэрэн дээрээ чухал ах. Жишээлбэл одоо түрүүний нөгөө гидсний өрөвсөлт өвчин гэж байна шүү дээ тий. Тэрийг одоо бактериэр засахын тулд пробиотик заавал уух хэрэгтэй. Тэгэхээр ингээд пробиотикуудыг ингээд харахаар янз бүрийн нэртэй байгаа тийм. Lactobacillus гэлээ тийм яг үнэ. Lactobacillus те одоо Bulgaricus гэдэг юм уу, Lactobacillus paracasei гэдэг юм уу, Lactobacillus одоо Helveticus гэдэг юм уу. Жишээлх юм бол Lactobacillus casei гэдэг юм уу гэхлээр ингээд дархлаа айгуу сайн дэмждэг. Ханиад одоо жишээлбэл би ингээд хүүхдтэй ханиад төрөх гэдэг бол casei сонгож өгдөг. Яг тэгвэл дархлаа айгуу сайн дэмждэг тий. Bulgaricus гэх юм бол бас өөр зорилготой гэдэг. Ингээ бас өөр гэдэг хэрэг. Тий. Тэгэхээр яг эмчээс уг нь сайн зөвлөх хэрэгтэй. Эмчнэр яг голдуу зөвлөж байгаа шүү дээ тий. Ийм өвчний үед энэ бактерийг хэрэглээ гэдэг. Тэгэхээр яг ямар бактери ямар нөлөөтэй гэдэг мэдээлэл зөвлөж байгаа ах л та. Хэрэг хувь хүн өөрөө сонгох гэж бол бас жоох мэдээлэл харж агаад сонгох хэрэгтэй. Түүнээс энэ пробиотик шүү гэж ерөнхий нэрээр сонгож болохгүй байхгүй. Тий. Нэг антибиотик ууж байгаа ч юм уу өгөн сүрдэхгүй тулд бактери хэрэглэж чинь тэр бахан тий. Яг үн тэр би түрүүний нөгөө баахан энэ биотикуудтай холбоотой сүү цагаан эдэтэй холбоотой нэг юм хэлэх гээд марцчихж. Юу гэхээр одоо бид нар аар цэцэр хэрэглэдэг шүү дээ тий. Тэд нар чинь пост биотикууд байхгүй.
Нөгөө пост гэдэг нь. Тийм бактериуд үйл ажиллагааныхаа явцад ялгаруулад үлдсэн бодисуудыг агуулдаг зүйлүүд бол ааруул, аарч цэтрэх. Тэгэхээр чи Монголын юм цүү цагаан эдэр чинь бүр одооны шинжлэх ухааны яриад тэр пара мара пост те бүгднийг ингээд агуулчлаа байхгүй тийм. Аруулаач идэх хэвээр юм байна. Юу наар цааж уух хэвээр юм байна. Ер нь тийм нөгөө аарц уу гэж тэгдэг штэ ягнууд архлаад юм чинь юу ч гэлээгээд хүүтний үлэр тэр чинь бид нар постбиотик ууж болохоор ер нь дархлаад юм чинь ойлгомжтой. Бидний өргөн хэрэглэдэг хүнсний ногооноос хамгийн өргөн агуулгадаг нь түрүүн таны хэлснээр байцаалуу. Тий байцаалуу яг нөгөө нэг үнийн хувьд л би хэлж байна л да тий. Хамгийн боломжтой сонголт бол байцаалуу юм шүү дээ. Гэтэ хит удаан боловсруулж болохгүй юм байна. Тий хоол хийхдээ юу? Тий. Луун бол эсрэгээр байцаа шиг бас удаан байж болно. Яг гэвэл луунгийн одоо жишээлбэл тэр А витамины өртөлгээд хүмүүс мэдэн штэ тий. Тэд нар чи ингээд тосонд жишээлбэл байхдаа илүү сайн хүнд шингэдэг болдог байхгүй юу? Тэгэхээр тэрийг нь хуурж муурал бид нар хэрэглэдэг штэ голдуу тий. Тэгэхээр тэр бол ер нь бол сайн. Жишээл улаан лойл гэхэд шансан улаан лойл нь илүү сайн байдэн штэ. Шимт хийжлээ. Зүгээр түүхийгээр идэхээс. Тэгэхээр гээд ингээд ялгаатай шүү дээ. Тийм. Юу боловсруулах, ногоо боловсруулах. Байцаа бол жишээлбэл богино хугацаанд тийм. За танаас ингээд хүмүүс ингээд яг хуваараа зөвлөгөө авъя ч гэдэг юм уу. Одоо ингээд хооллолтын зөвлөгөө авъя гэд зөндөө ханддаг гэж би бас сонссон. Тэгээд танд бас хэдийн хэмжээний цаг зав байдаггүй бас ойлгож байгаа. Тэгэхээр та эргээд манай үзэгчдэд сонсогчдод ингээд за хүн болгонд одоо ингээд та зөвлөгөө өглөө гэж бодоход сайн өдрийн яригдаагүй зүйлсээс та энийг битгий мартаарай гэсэн зүйлс тань хэлвэл юу хэлэх вэ? Хоолоо ганцаараа битгий дээр гэж үү. Ямар сонин зөвлөмж вэ? За хоолоо ингээ гоё найзуудтайгаа эсвэл ажлынхантайгаа тий яа гэвэл эн чинь нөгөө нэг сайн сайхан байдал гэдэг чинь бас нийгмийн харилцаа шүү дээ тий. Тэгээ нийгмийн харилцаанд хоол аягүй чухал байхгүй. Ер нь ямарваа нэгэн нийгмийн харилцаанд бид нар ингээ хурал зөвлөгөөнч гэдэг юм уулзалт ихэд ядаж нэг аяг цай тавихгүйгээр хизээч хийдэггүй шүү дээ тий. Тэгэхээр хоол чинь бас нийгмийн харилцааны нэг хэрэгсэл. Тийм болохоор хоолоо ер нь бас ингээд нэг хүнтэй идвэл тэр хоол чинь бас айгүй гоё болох гэж сайхан зөвлөмж байна. Шинэ хичээл амин дэмийн талаар бас асуумаар байна. Ингээ би одоо зураг өөрийнхөө хамгийн мэдж байгаа жишээ харуулахад найз нөхөд хамаатан садан ажлын хамт олно ингээ харангууд маш их юм одоо савлгаатай үйлдвэрийн аргаа боловсруулсан одоо амин дэмүүд А, Б, С ч гэдэг юм маш их хэрэгжилж байна л да. Тэгээ энэ болгон чинь нөгөө бидний хамгийн бидний эзэн дотор байгаа нөгөө агуу үйлдвэртэй чинь хэрэгтэй юм уу, дэмжих юм уу, эсвэл дайсан болчих юм уу? За дэмжихийн хувьд бол дэмжинэ. Тэгвэл амин дэмийг бас л нөгөө нэг сонголт гэхлээр бас л өөр гэдэг байна. Одоо жишээлх юм бол за одоо кальцийн саплимент сонгож ин гэж бодъё л да тийм. Тэнгүүт ингээд кальцийн лактат, кальцийн карбонат, эсвэл кальцийн юу гэдэг хэлбэрүүд нь аюул олон байдаг байхгүй. Тэр зохиомжл нөгөө синтетик юмнууд чинь. Тэгэхээр тэр хэлбэр нь альнаас нь кальц их шингэдэг вэ гэдэг нь бас харилцаа адилхан байдаг байхгүй. Тэгэхээр одоо жишээлбэл саплимент сонгохдоо бос ингээд мэрэгжлийн хүнээс те зөвлөгөө авах нь аюул чухал. Аль хэлбэр нь сонгох уу? Яг гэвэл жишээлбэл кальцийн карбонат, кальцийн лактат гэдэг ингээ хоёр хэлбэр байлаа гэхэд тэр хүн одоо лактат ч гэдэг юм уу тэр лактатаас үүдэлтэй нэг кальц ч нэг өөр юмтай холбоотой шүү дээ. Тэр өөр юмтай үүдэлтэй тэр бодисын одоо солилцоо ороход тэр юм нь одоо жишээл бөөрийн өвчтөй юм байхад илүү одоо тэр бөөрөнд нь тий бас дарамт болох уу гэдэг нь ингээд хэлбэрээс нь хамаар өөр байдаг байхгүй. Тэгэхээр бас тийм байна. Тий. Одоо Д витамин ингээл тэгэхэд чинь D2, D3 гэл ингээл бас байна шүү дээ тий. Тэгэхээр жишээлбэл D3 гэдэг чинь хамгийн идэвхтэй D витамин. D2 гэдэг чинь одоо идэвхгүй хэлбэр. D3-ыг ингээ хүн уухлаар D3 болж яаж идэвхч үү гэхээр илэг заавал оролцох хэрэгтэй болно. Тэгэнгүүт илэгний өвчтөй хүнд D3 уух юм бол хэрэггүй байхгүй. Яг гэвэл илэгч илүү ашиглаж чадахгүй. Тий. Гээд ингээд саплимент хэрэглээ хүртэл айгу нарийн шүү дээ. Дур мэдэж ерөөсө болохгүй юм. Ер нь бол дур мэдэж болохгүй. Аль болох тийм мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад ямар хэлбэр нь надад зохицгоо гэдгээ мэдж аваад сонгосон үг нь дээр. За миний сүүлийн асуулт
Бидний подкаст засагдах үеэр бол Монгол бас нэлээд хүтэрсэн байх болов гэж бодож байна. Ер нь бол нэлээд цас нэлээд ороод хүтэрсэн байна баг. Яг энэ хүтэн сэрүүний цаг бидний амьдралыг нэлээд хэмнэрлийг өөрчилдөг тийм. Энэ үед бид нэр яг энэ бичил биетний хэрэглээнийг алдахгүй тулд одоо байн хөдөөнөөс тариг аваад байх нь хэцүү шүү дээ. Тэгэхээр одоо энэ дэр та юу хэлэх вэ? Харин тэгэхээр түрүүний нөгөө нэг парабиотик, постбиотикуудаа хэрэгжилж болно шүү дээ. Ааруул арцаа. Тий, ааруул арцаа. Яагаад гэвэл одоо хэрвээ одоо гидсний орчин чинь эрүүл байгаа бол тэр бактери чинь амьд л байж л байна шүү дээ тий. Тэрийгээ тэтгэх хоолуус хэрэглэхэд л болох байхгүй да. Нөгөөдөл чи өсөж үржээл ингээд балансаа барил байж байна. За дээрэс нь яг нөгөө нэг зарим хүмүүс ингээд сүү шингээж чадахгүй хэрвээ ногоо төсвөрлөдөг бол бас ногоо. Яагаад гэвэл уг нь пребиотик гэдэг нөгөө бактерийн хоол идэх хүнс чинь эслэг гэж үздэг байхгүй. Тийм эслэг чинь ногоонд хамгийн ихтэй. Тэгэнгүүт яг Монгол хүмүүсийн биеийн онцлогоос хамаараа зарим хүмүүс хит их ногоог бас шингээж чаддгүй юм. Хит их ногоотод ингээд эсвэл гидсэн гүйлгээд эсвэл гидсэн дүүрээд тэр бас байдаг байхгүй. Тэр чинь дахиад нөгөө бактерийн орчин өөр тэр эслэгийг задлах бактери баг. Гэхдээ одоо сүүцаагаад задлах бактери их ч юм уу. Тийм бас байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр яг өөрийнхөө нөгөө нэг туршлагаас харж байгаад тий бактериудад дэмжиж гэвэл ногоо идэж болно. Эсвэл тийм парабиотикуудаа аар зааруулаа идэж болно. Тий. Тэгэхээр таасаа эслэг гэж дурдлаа. Эслэг дээр таны яриан дээр нэг өнгөрсөн таны ярьслаад уншиж яхад нэг өгүүлбэр байсан л та. Эслэг бол маш их юм одоо усаар тэжээгддэг. Тийм. Эслэг гаднаас одоо хүчээр хэрглэж байгаа эслэг хэрэгтэй гэл одоо хүн сулган дээр эслэг гэдэг шүү дээ. Тэгэл хангалттай ус уухгүй бас болохгүй байлаа шүү дээ. Болохгүй шүү дээ. Тийм. Эслэгийг чи хараа одоо ингээ зөвлөмж хэмжээ жишээлбэл ингээ 30 грамм гэж байж байгаа хгүй хүнд дунд 60-30 грамм хэрэгтэй. За тэр зөвлөмж хэмжээг яаж тогтоодог вэ гэхэлэр тэр эслэгийн хувьд тогтоосон зөвлөмж хэмжээ бол ийм юу байхгүй. За иймэрхүү байхад ер нь болох юм шиг байна гэсэн хэмжээ байхгүй. Жишээлбэл зарим одоо уураг дээр биш те зөвлөмж хэмжээ ингээ 90 грамм гэдэг байгаа чинь тэр чинь хүний ингээ бие махбодын эдисийн судалгаа эдэр хийжээд за ерөөсөө ирэл байхгүй бол болохгүй шүү гэсэн хэмжээ байдаг байхгүй. Зарим дээр тийг судлах боломжгүй байдаг байхгүй. Яг тэгвэл бид ороод ингээ хувирчдаг. Айгүй олон хувирлалтай тийм шим тэжээлийг яг хэд хэрэглэхийг мэдэх боломжгүй одоогийн нөхцөлд те. Тэгэхээр за иймэрхүү л байвал ер нь болох юм шиг байна. Ингээ олон хүмүүсийн эдэж хэрэглэсэн зүйлээс ингээ хараад эрүүл саруул байна уу гэдгийг ажиглаж агаад иймэрхүү л байвал гэд багцааны ийм баримжааны тоо байдаг байхгүй. Жишээлбэл бидний эслэг бол тийм баримжааны тоо. Түүнээс тэд байх ёстой гэсэн тоо биш байхгүй. Тийм. Тэгэхээр яг хэд хэрэгтэй бэ гэдэг одоо л тогтоогоогүй л байхгүй. Баримжаагаар за 30 орчим л байвал болох юм байна гэсэн л тоо. Тэр хүн болгоны хооллох соёл нь өөр, хоолсон тэр хиндэ шингээх нь өөр. Тийм. Тэгэхээр яг тэр системэл бариад явах нь хэрэгтэй юм шүү дээ. Өөрт нь юу зохицож байна гэдгээ. Ер нь бол тийм. Тэгээ түрүүний тэр эслэгтэй холбоотой за тэгвэл сайн ингээд би 30 биш 50 грамм хэрэглэе гэж бодъё л доо тий. Тэнгүүт бүр ингээд бараг төгжрөл өдр болно шүү. Яг дөнгөл нөгөөд чинь тий усны хэрэглээгээ зохицуулаагүйгаас болоод бүр эсрэгээр үтгэн хатаад гөрүүлцэлч мөр зогсох тийм аюултай. За маш сонирхолтой өргөн сэдвийн өрөөнд тойлоо бас ярилцлаа. Тэгээд яг уу манай подкастын маань зорилго бол Монгол хүмүүс илүү сайн сайхан байдлыг илүү түгээе. Сэтгэл зүйн мэнд болон сайн сайхан байдлын талаар ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой. Тэгээд бидний ярианд бас энэ талын сэдэв нэлээд гөхт дурдагдлаа. Тэгээд яг уу хоолоор таны ярианд нэг дурдсан хоолоор ялангуяа бичил биетнэр өөрийн сэтгэл зүйн мэндэд тэтгэж, ангааж, эдгэж бас болох юм байна. Тэр дундаа таны хэлсэн зөвлөмжүүдийг өрн дагаа яваад тахтлаар болох нэ дээ. Ер нь болно шүү. Түүнээс ш одоо ингээд бас тийм ч юм би дутуудчлаа гэж өөрийгөө стресстүүлэх хэрэггүй. Тэ бас тэгвэ шээ бид нар чинь ингээл энийг хараал хөөх энэ гоё гэж штэ тэр сайн гэж штэ тэгдэг гэж штэ гэл. Гэтэ яс үнтэй юм бэ гэл тэ. Тэ. Тэг хэрэггүй байхгүй. Окей. За одоо ганцхан асуултаа дуусгая. Шинжил болох гэж байна. За шинжлэлийн баяртай хүмүүсийн хооллолт их өөрчлөгддөг. Тэгдэг. Маш их фитнест явна, маш их одоо хоолоо сайж эхэлнэ. Тэгээ хор уршиг нөгөө л ашигтай бактери нөлөөлөх үү? Тий, ер нь яг ингээ бодис солилцоо хямарч чам л огцом ингэж биетэй ингээд арга хэмжээ авах юм бол ерөнхийдөө бодис солилцоо чи хямарч байгаа.
Одоо жишээлбэл одоо 2-7 хоногийн дотор 5 ээлд хорё гээл те. Ингээл хамаг юм ажиллуулаад те. Ингээд шингэнэ алдаал те. Шингэн чинь одоо хөлс чинь бас ингээд тижэл давхар алдаж байгаа шүү дээ. Ер нь бол тийм. Ингээд тэгэхээр бодсон солилцоо чинь ингээд стрессийн тохионд орчдөг байхгүй. Хитрхи ячаалаад ирэхээр за бие махбод одоо аюу их юу яах юм бэ тий. Хүч чармалт хэрэгтэй болох юм байна гэд тэгээд бодсон солилцооны гормонч шал өөр болчихдог. Тэг яг тухайн үедээ ингээд 5 жил хайж байгаа ч гэсэн дараа нь тэр чинь эрүүл мэндтэй аяг нь бол одоо стрессийн гормонд орчоод тэрнээсээ одоо бид нар чинь ингээд тамирчид ингээд жим барьчаад жингээ тайлна гэдэг шүү дээ. Яг тэр шиг л байхгүй. Жингээ огцсон бас тавьдгүй шүү дээ тамирчид чинь. Алгуурхнаар. Тийм алгуурхнаар стрессийн гормоосоо ингээд алгуурхнаар гарах хэвээр тийм байдалд орно. За өнөөдөр бидний урилгыг хүлээн авч бидний маш үнэтэй зөвлөмж өөрийн хийж бүтээсэн зүйлсийнхаа дээжээс хуваалцсан танд маш их баярлалаа. Үргэлж бидний урилгыг нааштайгаар хүлээж авдаг танд бас их дахин талархаж байна. Тэгээд таны судалгааны ажилд Монгол хүний одоо Монголын уламжлалт хоол хүнсний хэрэглээний талаар хийж бүтээж байгаа бүх зүйл чинь илүү олон сар хүрээ хамарч олон жилийн настай байх болтугай гэж өрөөж байна. Тэгээд дахин баярлалаа. За маш их баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн бас намайг бас юм олон янз бүрийн юмд өрчтэй. Миний одоо бас хэлийг би бас энэгээр хэлий гэсэн юм бас олон төмөнд дамжуулах боломж олдож байгаа шүү дээ, тийм боломж олгосонд бас маш их баярлалаа. Та бүхний одоо энэ ажилд бас амжилт хүсье. Айгуу чухал тий хүн сайн сайхан байна гэдэг чинь улс орон нийгмийн одоо хамгийн л чухал зүйл шүү дээ бүх талаараа. Энд амжилт хүсье да. Баярлалаа. За ингээ үзэгчтэй тун утгагүй бид бүхэн дараагийн зочнороо та бүхэн дээрх уулзгуулнаа. Тун утгагүй уулзцгаая.